Сайн байцгаана уу? Энд байна. За, хүмүүс эрүүл хараалын талаар бас нэлийн уншиж судалсан байдаг л да. За, сургаалт төгсөн 10-ын 22 дээр эзний эрүүл баяжуулах бөгөөд зовлон зүдүр үл эмнэ гэж бичигдсэн байна. Тэгэхээр эзний эрүүл бол бүгд сайхан зүйл байгаа. Хараал нь бол бас сайхан зүйл өрөөсөө биш. Энэ эрүүлийн талаар унших юм бол олон төрлийн бас эрүүлүүд байдаг л да. За ингээд хоёр дахин лүүгэн ч юм уу, тахилчин эрүүл гэх ч юм уу. Дуулуурын эрүүлийн талаар дэд хуулийн 28 дээр зөндөө байдаг. Чи бурхан эзэн дуулууртай байж миний өнөөдөр чамд тушааж буй түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдгөөс гэдэг байдаг байгаа. Нөгөө талаас дуулуургүй хараал гэж байдаг. Хэрвээ чи эзэн бурхныхаа дуу хоолойг сонсохгүй өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал зарлагуудыг дагаж мөрдөхгүй байвал энэ бүхэн хараал чамд буна гэд. Тэтгэл дэргүү бас угаасаа Иесус Христээр дамжуулан Авраамын мөрөөдөн болоод бурхны өв залгамжилт ордог талаар бол зарим танд уншиж мэдсэн байх. Уншааг бол судлаараа гэж хэлмээр байна. Тэгвэл өнөөдөр би юу ярих гэж байгаа юм бэ гэхээр ер нь дуулууртай байдлын талаар баазар ярих гэж бодсон юм. Ялангуяа би ингээд зарим хүмүүс миний санхүү болох байна ингээд тухайн хүмүүсийг харахаар бизнесийн туршлагатай ч юм уу эсвэл бурхны хаанчлалд гэдгийг пастор болохоор ч юм уу эсвэл зүгээр одоохондоо дуудлан тодорхой байхгүй ч гэсэн бас санхүүгийн хувьд асуудалтай ер нь бол нэг жоохон хуурайсан байдалтай юм уу урд нь бизнесийгээд орлого олдог гэсэн мэтлээ гинт алга болсон ч гэдэм үү те эсвэл нэг хуурайшаад алга болсон хуурай цөцөл газар явж байгаа юм шиг тийм байж байгаа ч юм уу тийм байдлуудаас ажиглагддаг л да. Тэгээ тэдгээр залбирж байгаад нийтлэг бүх хүн тийм гэж би хэлээгүй шүү. Би санхүүгийн асуудалтай байгаа юм чинь би дуулуургүй байгаа юм байна гэж бодоозаа бүр анхааруулж хэлмээр байна. Зарим нэг хүн дээр бол ер нь бол бурхан таныг ийм зүйл дуудсан юм байна. Таныг ингэж хий гэж хэлсэн юм байна гэхээр тийм ээ. Тэгтээ би хийж чадахгүй гэж хэлдэг. Жишээлбэл юу гэдгийг өргөлөөх гэсэн чинь мөнгө байхгүй юм ч гэдэг юм уу. Эсвэл ингээд таныг ийшээ яваад үйлсэрэ гэж хэлсэн байна. Тийм ээ. Гэтэ би ингээд нүүхэд амар мөнгө хэрэгцээтэй байгаамаа, нүүж чадахгүй байгаамаа. Нүүнэхээр нэг л болчихгүй байгаа амар хэцүү газар лөө. Эсвэл нөгөөх нь сайхан газар ч гэсэн нүүхэд манай ихнэр дургуутсан ч гэдэг юм уу. Эсвэл намайг уг нь бизнес хий гэсэн. Гэтэ би болохгүй байна ч гэдэг юм уу. Эсвэл энэ сүмдөр очиж ажиллаараа үйлчлэрэй гэсэн чинь манай ихнэр дургүй байна. Эсвэл нэг тийм хүн дургүй байна ч гэдэг юм уу. Гих мэтлийн шалтгаан тоочоод яг эзний хий гэснийг хийгээгүй хүмүүс их голцоо байдаг л да. Тэгэд эзэн таныг уг нь хий гэсэн юм байна. Сургуулаа төгсөрөө ч гэдэг юм уу. Тэнд очиж суралцаараа ч гэдэг юм уу. Эсвэл тэнд очиж туслаад гараа ч гэдэг юм уу. Тэгээд та яагаад өгөөгүй юм бэ, хийгээгүй юм бэ гэдэг асуудлыг ярьдаг л да. Шалтгаан тооцдог. Жишээлбэл манайх бараг 36-70 нүүсэн хүмүүс байдаг. Тэгээд нэг залууд нэг бизнесийн нэлийн хичээл заадаг залуутай хамт ярилцаа суужсэн чинь энэ багшаа та ямар эдийн засгийн ойлголт байхгүй хүн бэ? Унд таныг эдийн засаг сайн мэддэг гэж бодсон. Та энэ олон удаа нүүхэр чинь нүүхт олон зардлахаар нь үсттэй. Тэгээд та энэ олон нөхөр чинь нүүхт олон чинь тавилгаа аавна. Ингээл амар их зардлахаар штэ. Наад баг нүүсэн мөнгөөр чинь өчнөө юм хийж болох байсан юм байна штэ гэж хэлжсэн. Тэгээд би залууд юу хэлсэн мэгээр бурхан нүүгээд нүүчт юм аа. Намайг нүүгд гэхдээ олон дуулууртаа дагчаар бүх хангалт нь нүгэд очисон газар байдгийг. Хэрэг би нүүхгүй байх юм бол миний санхүү ч юм уу тэр тодорхой хэмжээр мэдээж бурхан ерөөсөөр байх боловч гэсэн хангалт дуусаад байгаа юм шиг санагддаг юм аа. Болтгүй маа. Нүүхөөс нэг хаалга хаагдчихвэл тэгээд нэгдсэн хаалга руу орхоос урш арга байдгүй маа гэж хэлжсэн. Тэгээд нүүхт болон бурхны санхүү хангагддаг. Заримдаа ингээд үнэхээр олон тишээ нүүхэд амаргүй байдаг гэсэн ингээд зөвхөн хоёрхан чамдаантай нүүжсэн тохиолдол хэд байдаг. Тэр үе тохиолдол маш хэцүү л дээ. Энд чинь огт цоошин газар заримдаа маш бага цалинтай ажил дээр ингээл яг итгэлээрээ очиход бол амархан байдаггүй. Тэгээд мэдээ зардалгаар нь очтол нь байр машин юу гэдгийг тавилга гээл бүхэл асуудал үүснэ. Гэтэ ингээд хийгээд байх тусмаа сүулдэ итгэлээр өсөөд за энэ нь бурхан хангадаг гэдэг ойлголтод маш их ордог байгаа. Итгэлээр өсдөг байгаа. Тэгэхээр бурханы хаанчлалын санхүү бол бидний бодож нүдэн махан биеэр ботсончлон байдаггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бурхан танд ингээд боломжгүй юм шиг мөртлөө хэцүү юм шиг даалгавар өгч болно л да. Бидний жишээл бол ховд яв гэхэд бол Америкаас ховд явах
амархан ерөөсөө байгаагүй. Ямар ч хүн тэгээ надад бас юм цалин офер ч юм уу те ингээд 150-60 мянган долларын цалинтай ажилд орох тийм боломжууд байсан. Том байшинтаас автаа маш сайхан байх байсан чинь ховд явна гэдэг чинь ховдод бол одоо Америкаас ховд явтал амархан байгаагүй ерөөсөө. Би баг уйлаад тэгээ үзэнд амлсан учраас бурхан яв гэсэн учраас явсан. Очиод бол маш өрөөгцөн, очиод сайн байсан. Гэтэ эхэндээ бол амархан байгаагүй. Очиод бид нар одоо хоолны цагаансаар ядаж яхад очиод бүгд дэлгүүр хаачихсан. Орох газар ч гэсэн олдохгүй. Тэгэл арай ч үгж нэг байшинд очсон чи амар одоо тийм бас амархан биш нэг жижигхэн нэг өрөө байшинд амархан байгаагүй. Тэрийг босоход хугацаа орсон. Гэхдээ бурхны өрөөл үргэлж байсан гэдэг хэлмээрэн. Тэгэхээр заримдаа махан биеийн нүдээр харах юм бол боломжгүй зүйл байдаг. Одоо бизнес эхлүүлнэ гэсэн чинь надад хөрөнгө оруулах мөнгө байхгүй. Та нэг бурхан чанга бизнес хий гэсэн юм байна тийм ээ. Тэр надад харамцд үнэхээр $1000 ч байхгүй, $100 ч байхгүй анж багч гэж хэлдэг хүн байдаг. Бурхан итэг гэсэн болохоос биш тэр мөнгө санхүү аянда болдог. Манайхыг байшаа амж гэдэг юм уу, бизнес хийнэ гэж эхлүүлж байхад ерөөсө боломжгүйсэн. Тэр үнэхээр бурхан амлсан бөгөөд тэрний төлөө харин итгэлээрээ алхаж орох явдал маш чухал байдаг. Яг тэр амлагдсан газарт хоол унд одгийн санхүү байдаг гэдэг хэлмээр байна. Та байрандаа л байгаад байх юм бол уршаа бурхны тэр хангалтан дээр очиж чадахгүй заримдаа тохиолдол байдаг гэж хэлмээр байна. Тэгэхээр эзэн танд юу гэж хэлсэн бэ? Тэрийг бас дуулууртай хийгээсэ. Дуулууртай хийх үед үнэхээр дуулуурын ерөөл гэж байдаг. Дуулуурын ерөөл нь үнэхээр бажуулах бөгөөд харамсал нэмнэ гэсэн үг байгаамаа. Тийм учраас та бүхэн үнэхээр бас санхүүгээр ерөөгдөө бусдыг бас ерөөе гэж бодож байвал эзэн дотор дуулууртай байгаасаа бурхан таныг юу гэж хэлсэн? Зарим хүн хэлдэг дээ намайг пастор бол гэсэн. Тэгэхээр чи би яаж амьдрах юм? Ядуу амьдрах штэ гэж хэлдэг. Тийм биш пастор болоо сайхан амьдарч байгаа, сайхан хувцс өмсөж байгаа. Тэр газрынхаа хамгийн сайныг эдэлж байгаа хүмүүс байдгийг би хардаг. Тэгэхээр нөгөө хөвшмөл хуучин ойлголтоосоо бас салах хэрэгтэй. Пастор Кэрл амар зовцсон машин дөрөхтэй амар хэцүү байсан гэж Джон Бивер тэгжсэн. Тэгээд би тийм болмооргүй байх гэж хэлжсэн гэж хэлсэн. Тэгэхээр ингээ харах юм бол эзэн дотор яг хийсний хийгснийг хийх үед маш их өрөөл урсдаг гэдэг хэлмээр байна. Тэгэхээр бурхан танд одоо хийгээд хилцэн зүйл байгаа бол бас эзэн юм санаараа таныг итгэрэй гэж хэлсэн болохоос тэрийг одоо мөнгө гаргаад ч юм уу хийгээд хэрэг гэж хэлээгүй. Итгээд итгэлийн алтмуудаас гаргаараа төсөөлөн бодоод тэнд очиод би юу хийж болох вэ? Эзэн дотор яах вэ гэдэг юм бас бодороо тэгээд олон жишээлбэл олон нүүгц маань бид нар нэг тийм тоохоо байлж бурхан нүү гэвэл за гээл нүүхэд баг бэлэн болцсон байдаг. Янз бүрийн одоо эд материалын энэ төр шунал ч юм уу тэр одоо тийм attachment гэдэг тэрэндээ бас бити хүлэг дээрээ яг л бурхан илүү сайн нэг өгөхөд бэлдсэн байгаа ах гэдэгт хүн итгэхээсэ гэж бас хүсэж байна. Тэгээд эзэн дотор дуулууртай байхад ерөөл урсдаг шүү. Тэгээд эзний хий гэснийг бас дуулууртай хийгээсэ гэж хичээнгэл үгсэж байна. Баярлалаа.